байна уу хүмүүстээ? Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв зорилын тэмдэг ий болох дүрм. Хичээлийн зорилго зорилын тэмдэг ий болох дөрвөн тохиолдол байгаа. Эдгээр дөрвөн тохиолдлыг судалж мэдэх зорилготой. Төр өгүүлбэрийг харааны онцлогоор уншаарай хүмүүстээ. Багш нь тодруулсан үгийг ялгаж бичсэн байгаа. Эдгээр үгс нь ямар төрмээр бичигдсэн бол? Зорилын тэмдэг ий болох нэгдүгээр тохиолдол. Зорилын тэмдгээр төгссөн үг нь урт гişгээр эхэлсэн залгуур залгахад зорилын тэмдэг ий болно. Тэр гэдэг зөвлөрсөн үг байна. Энэ үгэн дээр урт гişгээр эхэлсэн залгуур залгахад зорилын тэмдэг ий болоод нэг их шиг хасагдаж бичсэн. Зах гэдэг үгэн дээр урт гişгээр эхэлсэн залгуур залгахад захиа. Зорилын тэмдэг ий болоод нэг хасагдсан. Дараагийн үгэн дээр зорилын тэмдэг ий болоод 2 оны нэг нь хасагдаж бичигдсэн байна. Дасгал нэгийг дэвтэртээ бичээд ажиллаарай. Зорилын тэмдэг ий болох нэгдүгээр тохиолдлоо санацгаая. Багшийн яриа та бүхэнд хурдан байвал видеогоо зогсоогоод дасгалаа ажиллаарай хүмүүстээ. Өөрийнхөө алдааг хянаарай. Зорилын тэмдэг ий болох нэгдүгээр тохиолдол. Зорилын тэмдэг ий болох хоёрдугаар тохиолдол. Зорилын тэмдгийн дараа ишигт гэвлэгч орвол зорилын тэмдэг ий болно. Жишээлх юм бол зорилын тэмдгээ араас ишигт гэвлэгч бичигдвэл зорилын тэмдэг ий болно. Яр зорилын тэмдгийн араас ишигт гэвлэгч бичигдсэн зорилын тэмдэг ий болсон. Ийм тохиолдол байдаг байна. Тэгвэл дасгал 2-ыг дэвтэртээ бичээд зорилын тэмдэг ий болох 2 дахь тохиолдолоо санан бичээрэй хүмүүстээ. Зорилын тэмдэг ий болох 3 дугаар тохиолдол. Зорилын тэмдгээр төгссөн үг нь үйл нэрийнхээ залгахад зорилын тэмдэг ий болно. Жишээлх юм бол сах гэдэг үгнээр үйл нэрийнхээ залгахад сахих зорилын тэмдэг ий болсон байна. Дараагийн үгэн дээр зорилын тэмдгийн араас үйл нэрийнхээ залгахад зорилын тэмдэг ий болсон байна. Дараагийн үг зорилын тэмдэг ий болсон байна. Дасгал 3-ыг дэвтэртээ бичээд зорилын тэмдэг ий болох тохиолдолоо санан бичиж аваарай хүмүүстээ. Зорилын тэмдгийн араас үйл нэрийнхээ залгахад зорилын тэмдэг ий болох дүрмээ санаж бичиж аавна. Зорилын тэмдэг ий болох 4-р тохиолдол. Заримдаг гэвлэгчийг зөвлөрүүлсэн зорилын тэмдгийн дараа дахин заримдаг гэвлэгч орвол зорилын тэмдэг ий болно. Сах зөвлөрсөн үгэн дээр заримдаг гэвлэгч залгахад зорилын тэмдэг ий болсон байна. Дараагийн үгэн дээр зөвлөрсөн нь заримдаг гэвлэгчийн араас эс гэдэг заримдаг гэвлэгчийг бичгэд зорилын тэмдэг ий болж бичигдсэн байна. Дараагийн үгэн дээр зорилын тэмдэг араас заримдаг гэвлэгч залгахад зорилын тэмдэг ий болсон байна.
заримдаг гэвлэгчийг зөөлрсөн үгийн араас заримдаг гэвлэгч бичигдвэл зөөлрийн тэмдэг ий болох 4-р тохиолдолд санана. Эдгээр үгсийг бичээрэй хүүхдүүдээ. Өөрийнхөө алдааг засаарай. Дасгал 5-ыг дэвтэртээ бичээд эдгээр үгсийг зөв залгаарай хүүхдүүдээ. Сах гэдэг зөөлрсөн үгэн дээр урт гişгэр эхэлсэн залгуур 1-р тохиолдол байна. Зөөлрийн тэмдгийн араас их шиг гэвлэгч бичгээд зөөлрийн тэмдгийг болох 2 дахь тохиолдол байна. Зөөлрийн тэмдгээр төгссөн үгэн дээр үйл нэрийнхээ залгахад зөөлрийн тэмдгийг болох 3 дахь тохиолдол байна. Зөөлрийн тэмдгээр төгссөн заримдаг гэвлэгч дараа заримдаг гэвлэгч залгахад зөөлрийн тэмдгийг болох 4 дахь тохиолдол байна. Дасгал 5-ыг хийгээд багшаа зургийг нэлгээгээрэй хүүхдүүдээ. Бид нар хичээлийн эхэнд гарсан төвөрөө өгүүлбэр байна. Эдгээр төвөрөө өгүүлбэр тарай, тарайд, барайж, хариу гэдэг үг маань зөөлрийн тэмдэг ий болох 1-р тохиолдлын үгнүүд байна. Яагаад гэвэл зөөлрийн тэмдгийн араас урт гişг залгасан учраас зөөлрийн тэмдэг ий болсон. Дараагийн үг зөөлрийн тэмдгийн араас их шиг гэвлэгч бичсэн учраас зөөлрийн тэмдэг ий болсон 2 дахь тохиолдлын үг байна. Барих гэдэг үг маань зөөлрийн тэмдэг ий болсон үйлс нэрийнхээ залгахад зөөлрийн тэмдэг ий болох 3 дахь тохиолдлын үг байна. Захидал гэдэг үг маань зөөлрийн тэмдгийн араас заримдаг гэвлэгч орвол зөөлрийн тэмдэг ий болох 4 дахь тохиолдлын үг байсан байх. Эдгээр үгс нь зөөлрийн тэмдэг ий болох дүрмээр бичигдсэн үг байсан байх нэ. Хичээлд идэвхтэй оролцсон баярлалаа. Баяр таа хүүхдүүдээ.